Монгол одоо хөгжлийн хоёрхан л зүйл бий биднэрт дэвших. Нэг нь бол нэгэн тодын дэлхийн ертөнцийн энэ капитал одоо материал технологиг хөөцөлдөг загварыг хүлээн зөвшөөрж байгаа бол энэгээр нэг хүний зэрэгтэй болох. Нөгөө зам нь бол монголчуудын түүх усаатны үнэт зүйлсийг маш богино хугацаанд дотор хүч шаардаж одоо буцааж ингэж өөртөө тээж авах. Энэ дээр бол нэгдүгээр зам нь бол бидний өөрсдөө тэрийг хүн төрөлхтний мухардлыг харцсан байгаа учраас тэрийг яг ямар ч үндэслүүлдэ. Харин хоёр дахь замыг сонгох нь бидний зайлшгүй үүрэг болчиход байна. Хүний сэтгэлийн энерги ямар хүчтэй гэдэг хоёр жишээгээр ярил л да. Сайн уу хоёр туйлын жишээгээр мөн үү? Нэгдүгээр жишээ. 2008 оны Олимпиас Монгол алтан авахд зүгээр л спонтанна буюу огцом тэр монголчууд ямар их баярлав. Тэр годомжоор яваад би энтэйгээ ямар хөөрхөн баяр хөөрөө хуваалцаад ингэж тий. Тэгэхээр энэ бол сэтгэлийн баярсан тэр хүч нийлэхээр одоо уулыг нугааж усыг эргүүлэхтийн боломж олгодог гэдгийг уг нь сайн анзаардаг хүн бол тэр Олимпийн аврах төрсний орой монголчуудын өстө бүгдээ энэ нэгдэлтэй баярлж байгааг нь харуулж байгаа. Тэгэхээр бид нар одоо яг тийм процессыг энэ 2.7 сая Монгол дээр хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? 2.7 сая Монгол дээр. Ер нь бол энэ дэлхийн ертөнцийн хурц чинь нөгөө туйлын. Бидний хизээч болохгүй юм. Саяны Каддафиг алхад тэр хүмүүс нь ямар хүмүүс байж байгаад ямар хүмүүс болцоод тийм болгосон хүнтэйгээ тэр харгист садистуудаар харьцаж байгаа шүү дээ. Энэ бол энэ нөгөө доод боол заяатай хүмүүсийн угаасаа тавилан. Өнөөдөр хүн амын 99% нь тогтолцоо болохгүй гэдэг дээр сэтгэл нь нийцсэн байж байгаа. Тийм хүчтэй энерги бий болцсон. Тэгэхээр энэ 99%-ийнх нь гомдсон сэтгэл чи өөрөө өнөөдрийн төрийн тогтолцоог зөвшөөрөхгүй болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань одоо юусэн яг хутганы ирмэг дээр байгаа. Хорсол цөхрөл болох уу? 2008 оны 7 сарын 1 шиг. Эсвэл бүгдээрээ ярьж сууж хагаад 2008 оны Олимпийн аврах төрсөн шиг болох уу гэдэг сонголтын өмнө монголчууд ирчээд байгаа байхгүй юу? Энд чинь аль аль нь сэтгэлээ нэгдэх асуудал. Үнэхээр одоо ингээ монголчууд бид нэг зорилго руугаа хараад өөрийнхөө оюун санаанд буусан. Би бол Чингис хааныг хүрээ гэрээсээ гэж юусоо боддгоо. Яагаад гэвэл ирсэн хүн надад таалагдаач өгөөч. Миний сэтгэл дотор миний өөрийн маань эзэн хаан миний сэтгэлийн хоймор залраа суудсан байна. Тиймээс харин бидний дэлхийг аврах тэр огшсон хүмүүсийн тэр сэтгэл зүрхнээс дэлхийг аврах бодлого бол Монголыг аврах бодлого бол асуудал биш. Харин дэлхийг аврах бодлогыг бид яг тэр сэтгэлд байгаа хоймортой суусан эзэн хаана бүгдээрээ нийлж амьлуулж байгаа. Бүгдээрээ нийлж амьлуулж байгаа чинь бүгдээрээ дагшаа сэтгэлээ чагнаад тэндээсээ олж аваад дэлхийг аврах бодлого тэндээс гарч ирнэ. Тэндээс гарч ирнэ. Өөр хаанаас гарч ирэх үү? Энэ дотор нэгэн залаар суудсан юм чинь эзэн хаан маань бодлоготойгоо төлөвлөгөөтэйгөө намайг яаж хөдлөх үү гэсэн энэ бүх санаатайгаар миний сэтгэлийн хоймор гэрээ заларчлаа шүү дээ. Тэгэхээр ийм байна лээ. Одоо энэ Нострадамус судлаач бол ингэж байгаа. Эртний соёл түрүүн өнөөдрийн нэргэншлийн язрал сүйрлүүл өөрчлөлт хараад тэрнээс сэргийлэх бодлого бодож барьж ажиллаж ирсэн байна гэж тэр судлаач яриад байгаа байхгүй. Одоо энэ бодлого чинь тэгвэл одоо хоймортой заларсан байж байгаа энэ Монгол хүмүүст сэрж байгаа энэ дэл сэргүй байх нь эзэн хаан дотроо заларчихсан. Эзэн хаан бол би ирнэ гэж хэлсэн. Ямар ч байсан миний хувь сэтгэлд маань ирсэн байж. Сэтгэлд маань ирсэн байгаа учраас бид нэр бүгдөө дэлхийн тухай ийм амбицтай яриа. Дэлхийг авах тухай амбицтай яриад байна гэж ойлгож байгаа. Дэлхийн материаллык хөгжил чинээндээ тулж, Азовны давхрах цоорч, агаар ус бохирдон, бетонын жүнгэл газар дэлхийг эзлэн, өөрчлөгдөж болохоороо өөрчлөгдөн, дартагтаа тулсан дэлхий бидний зүг хараа сунглаа. Дэлхийн над руу харсан харц намайг өөр рүүгээ харахад хүрлээ. Пророчества так или иначе указывают на то, что впереди нас ждет момент, который цивилизации прошлого давно предсказывали. Безусловно, они его боялись и готовились к нему духовно. Нострадамус пытается напугать нас. Он хочет, чтобы мы перестали уничтожать себя, чтобы мы остановили бушующий океан, чтобы наши дети больше не умирали от голода, а климат не выходил из-под контроля. Нострадамус говорит, если вы не начнете меняться сейчас, вас ждет судьба второй Атлантиды.
Нострадамус ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэн дээр нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Мянганы зүнж Нострадамус. Ангар гаригийн иргшээлт дайны тэнгэр Марс баясах цаг ойртов. Чингисийн төмөр морин цэргүүд тэнгэрээс газарт бууж тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгжин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Ерөөсөө ертөнцийн зүй тогтолыг бидний өвгдөд дэд зэрэг мэддэг байж тийм ээ. Энэ буян нүглийн тухай, үеийн өрөөний тухай мөн чанарыг ойлгоол. Тэгээд за ийм л юм байна гэж хүн зөв замдаар зогсох мөчийг л биегээр л гэж ойлгож байгаа. Энэ утгаараа бол яг өөртөө чинь санал нэг байна. Үнэхээр одоо энэ сэрхүү бол хязгаарч ирж болно, хэндэж ирж болно. Тэр цаг мөч бол харин өнөөдөр үе олноороос ирэх тэр цаг мөч өнөөдөр ирсэн байна гэдгээр нэтгэдэг шүү. Их мөлхдөг байсан. Тэгээ одоо жоохон ингэ босоод те жоохон алхдаг болсон. Одоо болохоор зэрэг жоохон гүүж эхэлж байна. Удахгүй бий юу штэ те нисэх болно. Ниссээр байгаа бүр гэрлийн хурдаарч би явж магадгүй. Яагаад тэр зэрэг оюун ухааны нөгөө миний өрөө гэдэг юм чинь алга болчих. Алга болж эхэлж байна. Тэр болохоор зэрэг зүгээр нэг хий үзэгдэл болж эхэлж байна. Монгол төвхтний 100 эрхэм гээд энэ нэвтрүүлгийг хийж байгаа залуус маань би ниснэ гэдэг байгаа залуус маань бид оюутан толгоогоо ухнаа, оюун толгоог уухгүй бид 90 жилийн өмнө хаан боловсролтой байсан гэдээ яриадсан жавсан дүү маань эдгээр чинь ерөөсөө бомбын ирэнд орж ирээд дэлхийг авах гэсэн төлөвлөгөө гаргачаад байгаа юм биш үү? Дэлхийг авах төлөвлөгөө бол нэг тийм олон юм биш шүү дээ. Хамгийн гол нь бидэнд бол үжил. Ямар үжилтэй суурилах юм. Хэрэгжээд энэ үжлээс чинь болоод төр маань солигдсон, бодлого маань солигдсон, хөгжил маань солигдсон, боловсрол маань солигдсон. Гэтэл одоо энэ 90 цагийн дуудлагын бол яг энэ тавыг ярьж байгаа. Зөв ихтгэл үнэмшлэг гэдэг бол зөв сонголт, зөв үйл хөдлөл, зөв одоо чиг баримжаа, зөв амьдралын хэвшил тийм үстэй. Ийм юмнууд болдог. Тийм учраас ер нь би түрүү хэлсэн ер нь энэ улс үндэстнийг баялагийг нь хүн ардынхын баялаг, байгалийн баялагийг нь хууц хөлмөхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээр үзэл санаагаар зөвшөөрүүлдэг байхгүй юу? Тэр үзэл санааг бол ямар бүх одоо чинь реклам, янз бүрийн болол дуу, сонин, кино янз бүрийн юмар ярьж байгаа үзэл санаагаар зөвшөөрүүлждэг. Үзэл санаа гэдэг чинь ер нь энэ ямар уч энэ нийгмийн тогтож байдаг хамгийн гол бүр суур үндсэн шүү дээ. Тэр үзэл санаан дээр бол одоо чинь үндсэн хөл боловсруулдаг. Тэр үндсэн санаан дээр бол төрийн бүх байгууламжууд бий болдог. Тэр үндсэн одоо тэр үзэл санаан дээр бол эдийн засгийн чиг баримжаа бий болдог, бодлого бий болдог тийм үү? Гэвч эргээд бол энэ өнгөрсөн бол энэ 20 жилийн үйл явдлыг ингээд харахад бол энэ бол бидний нөгөө итгэж найдаж хүлээж байсан энэ хүлээлт биш байна гэж байна. Амтны шан татсан эд үнэхээр одоо миний хувьд бол заримдаа бидний сэтгэлийг хөвсөж зүйлээ барыг ингээд агаар төрөөд байгаа юм шиг болж хөөрөгдөж штеп. Тэгээ энэ залуус байхад бид дэлхийг өөрчлөхгүйгээр бид дэлхийг аврахгүйгээр яах вэ? Тэгэхээр энэ тогтолцоонд дотор нь бид нар эдрийн эдэрт хөтлөгдөөл хүзэндээ ос уйлчаа чирэгдээл хаяа ингээд нэг жоохон Монголын төргээд байгаа юм ингэж нэг төсөв янз бүрийн зээлийн хүү өндөр хүүтэй юмар нь багалзуур татангууд нөгөө хэд нь доошо сандарч явахдаа тэрнийх нь үр дүн түмэн олон дээр чинь ядуурл гуйланчлал маш хэцүү юмар орж ирдэ штэ. Тэгэхээр энэ тоглоомынх нь эдрийн зохиосон тоглоомын дүрмээр бол бид нар яваад ерөөс энэс гарахгүй байхгүй юу? Гарахгүй. Өөрөөр хэлбэл боломжтой хязгаар дотор бид нар яг юу гэдэг явсан муу үйлдэл хийсэн тохиолдолд энэс гарч чадахгүй. Эдрийн тавьсан дүрмээр тоглоод эсрэгээрээ эдрийн тооцоогүй тооцоогүй
тэр эдний зохиоцсон байгаа дүрм за ингэж Африк Ази улсууд бол ингэж яхад бид нар зөөд ингээ болоод тэгээд эдгэрсэн цаанаасаа бүгдийн тооцоо тавьчихсан байгаа юмных нь санаан дараагүй эсрэг үйлдэлээр бид нар жишээ хийхэд бол энэ үнэхээр тэр нэрлэгдээд байгаа хувьсгал гэдэг юм хийчих боломжтой юм. Дээр ярьжсэн. Үзэж байгаа монголчуудад хэлэхэд хувьсгал гэдэг бол цус цусгасан буу шийдмийн асуудал биш шүү. Хувьсгал гэж юуг нэрлэдэг вэ гэхээр энэ байгаа нөхцөл байдлаа үнэлж үзээд энэ амьдралыг үздэг үзэл бодлоо итгэл үнэмшлээ солих асуудал яригдаад байгаа хгүй хувьсгал гэдэгт чинь. Өөрөөр бид нар шинээр дахиад галаа авч шинэ амьдрах асуудал яригдж байна гэсэн үг. Тэр нөгөө ахуй амьдралын гал биш. Сэтгэлийн гал утгаараа байхгүй да. Сэтгэлийн гал утгаараа. Ямар ч байсан хамгийн хэцүү хамгийн хүндий энэ залуучууд үүрээ анхны шагаа татчихлаа. 90 цагийн дуудлага хаан татсан. 90 цагийн дуудлагын дээрээс нь одоо тэр Монгол улсны зүүн эрх юм. Дээрээс нь одоо энэ залуучуудын хэлээд байгаа уу? Жапагийн маань яриад байгаа энэ эдгээр чинь бүгдээр нийлж байгаа дэлхийн аварт төлөвлөгөөний ихний шиг татсан юм шүү дээ. Харин одоо хоёр шанхын татах вэ? Яах вэ гэж. Эхний шан татсан юм чинь аргач амархан л авах та. Эхний шан татсан дараа бол хоёр дахь бол асуудал биш. Өнөөдөр сэтгэлийнхэн хоймол эзэн хаан заларсан мянган залуучууд өнөөдөр бид нар шиг ингээд 4-5-аараа суучаад за яах вэ? Энийг бид яаж үргэлжлүүлэх вэ? Ямар бодлого байна, ямар хөгжил байна, ямар боловсрол байна, ямар арга зам байна гэдэг ингээд сууж байгаа шүү дээ. Харин ч одоо гал үндэстнийхэн бид нэр энэ дээр өөрийн гэсэн ямар чадамж байна, ямар боломж байна энийг гаргаад энэ хүмүүсээс урдаад хоёр дахь шин татах нь бол бидний үүргээ өнөөдөр бид нар энд ярилцаа сууж шүү дээ. Хэрвээ бид нар эхний шатыг л алгасан бол тэр хүн чатыг эдгээр хийгээд өгч байгаа юм чинь хоёр дахь шат руу арих бол тийм асуудалгүй асуудал байна. Одоо эдгээр чинь яасан шүү дээ. Ямар асуудал вэ гэдгийг тодорхойлсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үр дүнтэй хөөцөлтөд нэмэргүй шалтгааныг нь гаргаж ирэх хэрэгтэй. Шалтгааныг тодорхойлсон. Тэгэхээр энэ шалтгааныг адилгаснаар бид нар ямар оргил төрөх вэ гэдэг оргилоо бид нар тодорхойлох хэрэгтэй юм байна. Бид нар нийгмийн ухааныг оргилуулж энэ хүн төрөлхтөнч тэрийг оргилуулсан юм байна. Энэ рүү чадамжтай чадвартай залуусны энэ рүү ор яа гэдэг ингээд ерөнхийд энэ дөрвөлх шатыг бол ерөнхийд гаргацсан усуд шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Тэгээ бид нар арга замаар голн тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр Монголоо хүсэн сэтгэлдээ бол ямар замаар энэ Монгол орж явах юм бэ? Тэр замналаа тодруулчихаа гэдэг ингээд Баярхүү Баатар их том чинь энэ том ихний дөрвөлх тэр шатыг бол үнэхээр хийцэн байна шүү дээ тий. Магадгүй хүмүүс ингэж бодож магадгүй. Бид нар Монголоо хийхийг янзлж чадаагүй гэж юунд дэлхийн тухай гэж. Хамгийн гол юм бол бид нэр өөртөө том зорилго тавих. Том хүсэл мөрөөдөлтэй байж алсыг харж, ихийг сэтгэж, ингэж бид нэр хэрэгжээ зорилгоо томоор тавьж чадах юм бол замд нь байгаа бидний одоо энэ хүмүүсийн тариад байгаа төрийн тариад байгаа хор уршиг гэдэг тэр жижиг асуудал бол аяндаа өөрөө зэгцэрч. Хэрэгжээ бид нэр дэлхийг аварна гэсэн бодлогоо гаргаад чин сэтгэлээсээ тийшээ зорих юм бол Монголоо өөрчлөх үеэс асуудал биш. Юусаад алга оруулах юм бэ? Ягаад гэвэл энэ залуучсан болохоор хөгжил гэдгийг тавьж байна. Хөгжил гэж юу юм бэ? Тодорхойлъё. Боловсрол гэж болохгүй байна. Тодорхойлъё. Дэлхийг авах нь бидний үүргээ. Энийг бид цааш нь сунгүй. Бид ямар аргачлалаар авах юм бэ? Дэлхийн ийм байдлаар ямар байдлаар мухардж байгаа гэж яг энэ 5 асуудлыг гаргаж тавьж байна. Би бол эдгээр тавьсан асуудлыг бид хоорондоо ярилцаад энэ 5 асуудал бол хэрэгжиж зэгцэх юм бол энэ 5 асуудал дээр анхаарал тавиад эдгээр анхныхаа шан Монгол залуучууд тавьчлаа. Тэгэхээр энэ 5 асуудлыг цааш нь жоохон үргэлжлүүлэх юм бол хоёр дахь шан татагдана. Хоёр дахь шан татагдах юм бол монголчууд яг эднийг нэвтрүүлгийг үзэж шишгээ өшөө дахин хөөрнө. Ахаа буцсан, ориглон, магадгүй сэтгэл нь асгана. Энэ үед залуучууд 3 дахь шан татна. 3 дахь шангийн дараа ахаа бид нэр баяр хөөрөө буцна. Өшөө бүр бид нэр ичүүлтэй болно. 3 дахь шан татчих үед бүх монголчууд энд хамрагдана. Тэр үед бол бид дэлхий рүү зорж байгаа юм чинь Монголын асуудал бол
ерөөсөө асуудал биш.